Green Chemistry. Химийн хөгжлийг Монголд. За өнөөдрийн манай компани зохион байгуулж байгаа энэ нийтийн хөрийн агуулмжийг тодорхойлох арга SDS 350 гэсэн энэ сургалт семинарт оролцохоор бүртгүүлээд өнөөдрийнх бас үнэт цагаан оюун ухаандаа бас мэдээлэл олж авъя гэж оролцож байгаа та бүхэнд их баярлалаа. Санди гэдэг энэ группийн Монголыг хариуцж байгаа менежер Сали компани танилцуулга тавих юм байгаа юм. За дараа нь бол одоо энэ яг хөрийн багцыг тодорхойлох SDS 350 багцыг бол яг лабораторид хасаагаад ажиллуулад зарим үйлдэлүүдийг та бүхэнд одоо энэ Санди группийн инженер Ли танилцуулах юм байгаа. За энэ манай үйл ажиллагааг орчуулахаар манай менежер Оюун Эрдэнэ орчуулга хийн. За техникийн холбогдлолтой асуулт гарах юм бол ерөнхий инженер Нар Мандах хариулахад бэлэн байгаа. За зарим хүмүүст танилцуулахад бол намайг Давацран гэдэг Green Chemistry компани захирал байна. За Санди групптэй бол бид нэр 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа. 2017 оноос хойш манай компани Санди компаниг энэ нүүрсний чиглэлийн төрөл бүрийн багаж тоон хөрөмжүүдийг Монгол улсад импортлох, худалдаалах, энэний одоо баталгаа засварыг хариуцах энэ чиглэлээр бол стрүүтрийн албасны стрүүтрийн гэрээ байгуулад ажиллаж байгаа. За 18 онд бол бид нэр үйлдвэр дээр нь зочилсон энэ Хятадын Чангша гэдэг мужид байрладаг үйлдвэр байгаа. За тэгээд ер нь бол бас дотоодод зарим хэрэглэгч нар маань бас харсан байх 17-18 онуудад бас бид нэр тодорхой хэмжээний сургалтуудыг зохион байгуулж байсан. Бас үзэсгэлэнгүүдэд бол Санди группийнхантай хамтран оролцож байсан. За товчхон танилцуулахад юм байна. Энэ хугацаанд бол бас хэд хэдэн газар бол энэ нүүрсний колорометрийн багжуу суурилагдсан байна. Зарим нэг одоо бодлоор энэ шинжилгээний багажнууд бол суурилагдсан байна. За энэ удаад бол нүүрсэнд хөхрийн агуулгыг тодорхойлох багажны талаар болон за бусад одоо энэ Санди группт үйлдвэрлэгдэж байгаа багажнуудын талаар тодорхой мэдээллүүдийг өгнө. Hello, Sally. I am Sally, the regional manager of a Sandy company, and this Mr. Sam, he's our engineer. So I will introduce our company and our products, and later Mr. Sam will tell you how to work with the SDS 350 because right now we are in the laboratory. So okay. Юуны түрүүн онлайн сургалтанд оролцож байгаа эрхэм оролцогч та бүхэнд өнөөдрийн мэд төргий. Намайг Сали гэдэг. Би Санди группийн менежер. За надтай хамт ноён Сэм хөрийн багж тодорхойлох одоо багжны хэрхэн яаж ажиллах талаар танилцуулах болно. Okay. Okay, so you can start now. Okay, so then let's focus on the PPT. You see, here is the Hunan Sandy Science and Technology Corporation Limited. Here is our overview of our factory. The first picture. За, энэ слайд дээр манай компани ерөнхий танилцуулга Санди шинжилгээ ухааны технологийн компани танилцуулга хийж байна. Okay, next page. Okay, first we will introduce from our company profile. За, юунд төрөл бид тэгэхээр та бүхэн компанийнхаа танилцуулгыг хүргэх болно. Okay, page 4. Our factory founded in 1993, and we are stock market. Right now we have get over
40% market share in China, and we have more than 500 employees in our factory. Okay. Манай компани 1993 онд гэсэн байгуулагдсан. Тэгэхээр тэргүүл хүч байгуулга юм. За тэгээд дотоодын зах зээлд болохоор 40 гаруй хувийг одоогоор эзэлж байна. За нийтдээ 500 гаруй ажилтнтай ийм компани. Okay. Here's our business building. За та манай бизнесийн одоо байгууламжийг харж байна. Yeah. Okay. Yes. The next page. Дараагийн үгсийг харуулаарай. Here's our company structure, and it is for stock market use. За Maybe just see. За энэ манай компани ерөнхий бүтэц харагдаж байна. Okay. Okay, next. Next, you can see our some picture of our R&D center, our experience center, and our training room and meeting room. За та бүхний ачааллын энэ зургаас та бүхэн манай компани бүтээгдэхүүнүүдийн төв, за ажилтнуудын төв болон улс төрийн гэх мэт одоо зургуудыг харж болно. Next, okay. Тэгээ бичлэг юу үзүүл айгүй гартай бичлэг яах вэ гайгүй. Маргааш төгөллөө тагаар яах вэ? Next, Sally, you can go ahead. Okay. Yes, you keep going. Okay. Let's see the page. The page 8. Page 8, you can see the laboratory of our factory and our production lines in our factory. The first one, the third one is our analyze production lines, and the picture number 4 is our sample preparation production lines. Okay. Энэ процесс болохоор та бүхэн манай компани стандартчлалт лабораторийг харж байна. За тэгээ мөн үйлдвэрлэлийн хөсрөлтийн одоо хэсгүүдийг харж байна. Okay, next one. Okay. So next, we will introduce our products. Okay. Дараагийн та бүхэн бүтээгдэхүүнээ танилцуулъя. First, from the sampling system. Okay. Data job system in Khayri. Yeah. Okay, page 12. Page 12. For the sampling system, right now we have a truck sampler. Okay. This is a truck sampler. I don't perspective. Энэ дээр тэгэхээр дээж авах системийн ихний систем болохоор ачин нэмшнэ дээж авах систем байна. За энд нь болохоор okay, next. Okay. Then the okay, page 13. Left page. Here is our bed sampler. So right now we have two sampler. One is truck sampler, one is bed sampler. This is all for sampling system. Okay. Inside the remaining data the зураг харагдаж байна. Тэгэхээр дээж авах систем гэхээр truck буюу машинаар дээж авах, remaining дээж авах гэдэг хоёр одоо систем байдаг. Okay. Okay. Page 15 and page 16 is just the same inside structure of the bed sampler. Okay. Yeah, in other ерөнхийдөө remaining data system болон ерөнхий системийн ерөнхий бүтцийг бол харж байна. Okay. Then the next one where we before we introduce the lot automatic one
sample preparation system. So right now we will introduce our robotic sample preparation system. Okay. За өмнөх одоо энэ дээж авах системийн болохоор бид нэр гар арга буюу автомат биш системийг харуулсан бол одоо та бүхэндээ роботик буюу автоматсан одоо энэ дээж авах системийг танилцуулъя. Okay. Okay, then page 18, you can see the picture. This is automatic robotic sample preparation system. In this way, then no human interference and all fully automatic operation and building block design. Like, yeah. Таны харж байгаа зурнаас болохоор одоо бүрэн автоматсан одоо роботикийн дээж авах системийн зургийг харж байна. Тэгэхээр энэхүү системээр болохоор ямар хүний оролцоогүй. За тэгээд бүрэн автоматсан юм одоо үйл ажиллагаатай. За тэгээд ерөнхийд энэ системээр маань одоо ерөнхийд дизайнын блок ийм одоо дизайнлагдсан тийм одоо төхөөрөмж байна. Okay. Okay, page 20. Here is our the other robotic one. It is for analysis system. Before is for sampling system. This one for analysis system. Тэгэхээр өмнөх систем нь болохоор дээжийг бэлтгэх, дээжийг авах юм систем гэсэн бол одоо энэ автомат роботын систем нь болохоор аналитик систем байгаа. Okay. For this robotic analysis system, you can one button operate the GCV, the gross calorific value, the moisture, age, and the water matter, and the total moisture, and the sulfur, carbon, hydrogen, nitrogen, each for this elemental analysis. And also no human interference because the window is a clear one. You can easily to see. Okay. Энэхүү бүрэн автоматсан роботик систем нь болохоор нэг үйлдэлээр бүх одоо үнс болон чиг эдгээр мөн өс төрөгч, нөөц төрөгч, хүчит төрөгч эдгээр бүгдийг одоо шинжлэх одоо ийм чадвартай мөн адил бүрэн автоматсан хүний ямар нэгэн оролцоо байхгүй ийм төхөөрөмж юм аа. Okay, next. Okay, then the part 21 is for sample preparation equipments. Okay. Дээж бэлдэх багц төхөөрөмжүүд. Yes. Okay. Okay, so for this picture is showing the quick drying device is for quick drying before pulverizing, and it is most used for the cement factory. Okay. Энэхүү төхөөрөмж маань болохоор термийн өмнө хурдан хатах багж байгаа. Тэгээд энэ төхөөрөмж маань болчлон одоо цементийн одоо үйлдвэрлэлд төлхөө ашиглагддаг юм багж байна. Okay. Okay. So next we focus on the SDUC 3150, the crushing dividing combined apparatus. This one combined the crushing and dividing machine together. Okay. Here SDUC 3150 машин болохоор буртлагч хуваагч гэдэг ийм масалсан аппарат байгаа. Тэгэхээр энэ машин маань буртлан бас хуваан хоёр үүдтэй төхөөрөмж гэсэн. Okay. Okay. So next one is the hammer crusher and divider. It also includes the crushing and dividing. За энэ төхөөрөмж алхан буртлагч буюу хуваагч. За энэ төхөөрөмж мөн адил одоо бас буртлан хуваан ийм бас хоёр үүдтэй төхөөрөмж байна. Okay. Okay. So the next part 25. Okay, this is hammer crusher. It's the difference between the part 24. It is low dividing. Only crushing. Тэгэхээр
энэхүү төхөөрөмж маань болохоор өмнөх төхөөрөмжөөс ялгаатай нь юу вэ гэхээр зөвхөн алхам ботлоор байгаа. Okay. Okay. So next is jaw crusher. We have two kinds of the equipment for the jaw crusher. You can see 100 by 60 and 150 by 125. It is different by the plate, the jaw plate, the door. You can see. Тэгэхээр SDGS-ийн jaw crusher бутлагч машин болохоор хоёр төл байдаг. За тэгээд та бүхэн дэлгэцнээс энэ модельийн ялгааг харж байна. Тэгээд 100 буюу 150 гэсэн ийм хоёр албатай ийм хоёр төрлийн модель загвар байна. Okay. Okay. So next is the double roller crusher. We also have two. Okay, keep going. Okay. Now it is the double roller crusher. We also have two equipments. Only the loading capacity is different because some customer maybe the sample is more much. Okay. Тэгэхээр энэ төхөөрөмж болохоор давхар одоо юм эргүүлдэг юм бутлагч гэсэн бутлагч төхөөрөмж байгаа. Тэгээд энэ маань илүү одоо нэг илүү нарийн бутлаг ийм төхөөрөмж. Тэгэхээр зарим тохиолдолд хэрэглэгч нар энийг илүү одоо сонирхох явуулдаг. Okay. Okay, so page 28 is our power rise. We differ it from the motors. Okay, if one motor, then will be the SDPP1 like that. За дараагийн төхөөрөмж маань болохоор тэрэм. Тэгээ энэ маань болохоор 1 2 3 гэсэн 3 төрлийн байдаг. Тэгэхээр одоо та бүхэн модель дарж SDPP1 гэх мэтчсэн. Okay. Okay. And for the power rise is max the sample discharge size at the analysis size to test the calorific value and the moisture like that. Тэгэхээр энэ технологи болохоор ерөнхийдөө чигийг одоо ингэ тодорхойлох одоо системтэй. Okay, next. Okay, next page 29. The sewer checker. We have two kinds. The above one is the normal one, and the down one is the environment one because some environment requirements for low noise. Okay. За дараагийн багт нь болохоор шигшүүр ийм багт төхөөрөмж нь тэгэхээр доотлын төхөөрөмж маань болохоор одоо эрүүл байгаль орчин дээдтэй ийм хэмжээ төхөөрөмж нь тэгэхээр одоо зарим тохиолдолд одоо байгаль орчин одоо нам дуу одоо багт төхөөрөмж хичээлэх одоо шаардлагатай байдаг. Тийм учраас доотлын төхөөрөмж маань байгаль дээдтэй ийм төхөөрөмж байгаа юм аа. Okay. Okay, then we will introduce the analysis equipments. First, we start from the calorimeter, the series to test the calorific value. Okay. За дараа нь дулаан хэмжигч анализтер буюу анализтер. Okay. Okay. So page 31. Now it is the SDAC 6000. It is a fully automatic bump calorimeter. It is the high technology one right now in our factory, and the analysis time will be less than 10 minutes. Okay. За та бүхэн яг SDAC 6 бүрэн автоматсан энэ calorimeter буюу дулаан хэмжигч маань одоо манай одоо үйлдвэрлэлийн одоо бас нэг тэргүүлэгч юм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэхүү төхөөрөмж маань болохоор 10 минутаас багагүй хугацаанд юм анализ хийж
чадвартай ийм төхөөрөмж байна. Okay. Okay, page 32 and page 33 is the sun structure and the characters in the bomb calorimeter. Okay. Тэгэхээр 32 буюу 32 дахь слайдаас та бүхэн болохоор энэ ерөнхий энэ төхөөрөмжний хоёр ангин бүтцийг харж болно. So page 34. This is SDC 715 bomb calorimeter. Is the middle one because the analysis time is less than 15 minutes. It's not all full automatic. Okay. За энэхүү төхөөрөмж маань энэхүү дулаан жишээ нь болохоор мөн ажил 15 минутаас баггүй хугацаанд анализ хийх чадвартай. Тэгээд бүрэн автоматсан ийм төхөөрөмж. Okay. The page 35. Okay. This is SDACM 3100 bomb calorimeter. It is the economic one. And the analysis time will be 15 to 25 minutes. It is suitable for the customer. The sample is less, like maybe 1 day, one sample like that. Okay. За энэхүү төхөөрөмжний болохоор 17-21 минутын хугацаанд анализ хийдэг. Тэгэхээр ерөнхийдөө нэг дээжийг шинжилэхэд нэг удаад нэг дээжийг нэг удаад шинжилэх юм чадвартай юм байна төхөөрөмж. Okay. Okay. So right now we focus on the elemental analysis series. First, we will introduce the carbon, hydrogen, nitrogen analyzer, SDCHN 536 to you. За одоо та бүхэндээ элементийн анализийн сургуулиудыг танилцуулъя. Дараагийн төхөөрөмж болох SDCHN 536 анализатор. Okay? Yeah. Okay. For page 39. Okay. This is the SDS 350, the infrared sulfur analyzer. Now, next page, 39. Yeah. This is the SDS 350 infrared sulfur analyzer, which today we will focus on, and they have a 50 sample autoloader that Mr. Sam will introduce to you, and the analysis time is less than 2 minutes. За бидний өнөөдрийн гол одоо хаалаа хандуулж байгаа сэдэв болохоор SDS 350 буюу нүүрсний хөхөр одоо анализ хийх юм төхөөрөмж. Тэгэхээр энэхүү төхөөрөмж маань удаатай 50 хүртэлх дээжийг хачаалах чадвартай. Тэгээ бүрэн ийм автоматар дээжээ одоо таниад тэгээ мөн ингээ гарах чадвартай. Тэгэхээр анализ хийх одоо хугацааны нэг 2 минут үргэлжлэдэг. Okay. Okay. By the way, right now we have one computer can control the SDS. Oh, sorry. Maybe next one. Maybe page 14. Then page 40. Then I will introduce the SDRS 401, also infrared sulfur analyzer. But the difference between the SDS 350, it is only one sample by one sample for this 401. Okay. In SDIS 401-ийн одоо нүүрсний хөхрийн шинжилэгч төхөөрөмж маань болохоор төрөжийн төхөөрөмжөөс юугаар ялгаатай вэ гэхээр энэхүү төхөөрөмж маань нэг дээжүүдийг нэгээр нь одоо шинжилдэг гэсэн юм ялгаатай. Okay. By the way, right now we have because some customer ask for the
ask for test the carbon, hydrogen, nitrogen, and sulfur together with one equipment. With one equipment, we also have the equipment to test the carbon, hydrogen, nitrogen, and sulfur together. That it is patch 40, the SDRS 401, and the before the SDCHN 536 together. These two equipments together, then you can test the carbon, hydrogen, nitrogen, and sulfur by one time. За тэгэхээр хэрэгжид болохоор тэгэхдээ за бид нар ер нь нүүрс төрөгч, ус төрөгч за тэгээд хүчит төрөгч эдгээр одоо төрөл бүрийн дээжүүдийг нэг дор шинжлэх бодоод боломж байдгүй гэж ерөнхийдөө асуудаг. Тэгэхээр ер нь аль дэндэтсэндээ хажууд хөрөмжлөлтөөр нэгээр нь шинжилдэг гэсэн. Тэгэхээр бид нар бидний өөр нэгэн хөрөмж маань болохоор сая нэг хөрөмжийн модель хэллээ. Тэрхүү хөрөмж маань болохоор нэг дор бүгдийг шинжлэх юм чадвартай юм байна. Okay, then patch 41. This is our coolant sulfur. The difference between the infrared sulfur analyzer is that the coolant sulfur only according to the ISO standard, no ASTM standard. Okay. За энэ кулан хөвгөш шинжлэгч энэ хөрөмж болохоор зөвхөн ICO гэдэг энэ стандартаар баталгаажсан байдаг. CE бусад одоо стандартаар юм баталгаажаагүй хөрөмж юм байна. Yes, if customer accept for the ISO standard, then we can recommend for the coolant sulfur because they also have the precision also accurate with the infrared sulfur, but the price is cheaper. It's much cheaper than the infrared sulfur analyzer. Okay. Тэгэхээр юусны хурц шинжлэгч хөрөмж болохоор одоо хөрөмжийг бодох юм бол энэ хөрөмж нь арай хямд ийм хөрөмж. Okay, patch 42 and the patch 43. This is two equipments to test the fluorine and chlorine analyzer. The patch 42 is for automatic one. The patch 43 is for not full automatic one. Тэгэхээр энэ хоёр дэлгэцэн дээр ээлжиж гарч байгаа хүнсгой эхний дэлгэцэн дээр гарч байгаа нь тэгэхээр ботоор буюу холоор одоо шинжлэх хөрөмж. Тэгэхээр энэхүү хөрөмж маань тэгэхээр бүрэн автоматсан юм хөрөмж анализ зэдэр болвол дараагийнх нь болохоор бүрэн автоматжаагүй үлддэг юм байна. Okay, so let's from the patch 44 we will introduce for the TGA the proximate analyzer. Дараагийнх нь proximate analysis-ийн сургалтуудыг танилцуулъя. Okay, so first we will introduce the popular TGA for you. The patch 45 and patch 46, the SDTGA 6000 and SDTGA 6000A. Okay. За энэ та бүхэнд хоёр хөрөмж танилцуулъя. Энэ болохоор энэ хоёр хөрөмж мөн тийм Arda A2 гэсэн хоёр төрлийн хөрөмж байгаа юм байна. Okay. Okay. You can combine the patch 45 and the patch 46 together. Тэгэхээр та бүхэн дэлгэцнээс энэ хоёр хөрөмжийн ялгааг харж байна. Yeah, you can see for the SDTGA 6000, they have two equipments. It is include the SDTGA 6000A. Okay. Эхний дээр ASTM ISO стандартаар баталгаажсан энэ хөрөмж.
Why we doing so? Because that for SDTGA 6000 is suitable for the customer. The budget is full and the sample is much more. And the other one, the SDTGA 6000A, is suitable for the sample is less, but customers still focus on the automatic TGA machine. Okay. Эхний хэрэгсчид илүү төлхөө автомат одоо тэр төхөөрөмж сонирх нь илбэг байдаг. За тэгэхээр энэ эхний төхөөрөмж маань болохоор илүү одоо нөгөө нэг дээжийг шинжлэх одоо өөр маань илүү ахна. Okay, then the page 48. Okay, here is the loss on ignition analyzer. It is mostly used for the cement factory. Okay. Энэ хүү аналитик төхөөрөмж маань болохоор цементийн одоо үйлдвэрлэлд илүү төлхөө ашиглагддаг. Okay, so page 49. Page 49. Oh, yeah. Oh, the moisture analyzer. It can test the total moisture and the analysis moisture. Okay. За чиг шинжлэгч төхөөрөмж. Okay. Okay. So page 50 and 51 is the muffle furnace and the oven. It is a traditional way to do the moisture, ash, and water matter. Okay. За энэ хатах зураг маань болохоор чиг мөндийн үнсийг одоо шинжлэх ийм одоо үйлдвэрлэлийн системтэй. Okay. 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 So next patch. Next we will introduce some other analysis equipments like the ash fusion tester. It can test the ash fusibility. Okay. Sally, can you say again? Okay. I mean. Hello, Sally. Нет, не запустила. Интернет нь батсан бол та. Энэ физ. Байхгүй. Интернет нь жоохон цаавал гарсан юм шиг байна. Hello? Okay. I'm sorry. Just somebody called me. I'm sorry. Okay. Yeah. So now we focus on the ash fusion tester. It can test the ash fusibility. За одоо та бүхэн үнс тестлэгч одоо төхөөрөмж нь хаалаа хандуулъя. Okay. Okay. So this is page 54. Page 54 is it can use the camera to test the fall temperature in the ash fusion tester. Okay. За энэ зурнаас үнсийг хэрхэн одоо шинжилж
шалгаж байгаа төрсийг та бүхэн харж байна. Okay. Okay, so the next one is the hard groove grinder ability index tester, means HGI. We also have this equipment. За энэ төхөөрөмж маань болохоор дээжний индекс зааг шалгаж тодорхойлдог энэ төхөөрөмж. За бид энэ төхөөрөмжийг байгаа. Okay, so next, okay. Okay. Oh, wait for a moment. I'm sorry. За тэгвэл нөө явуулаарай даахаа. Okay. Okay. And okay, low. Okay. Now, let's focus on the patch 57. This stockpile inventory system is to check how many color volume and how the balance of the color volume, like that. За одоо бүгдээ дараагийн зөв хахалтай тэгэхээр энэ хөө бүтээгдэхүүн маань болохоор хэдийн хэмжээний одоо хэмжүүр тоо хэмжээ байгаа юм бэ гэдгийг тодорхойлдог энэ төхөөрөмж. Okay. Yeah, patch 57. Энэ төхөөрөмж болохоор ер нь агарын одоо антенныг ашиглаж ингэж хүчнээс одоо хэдийн хэмжээний одоо value тоо хэмжээ байгаа юм гэдгийг тодорхойлдог төхөөрөмж юм байна. Okay. Okay. Patch 57 and 58 is all for this, and so now we focus on the patch 59. Okay, the patch 59 is the dust collection system. It's used for the factory. It is just for the environment standard, because some environment requirements no pollution. So then the customer have this needs. Okay. Хост одоо цуглуулах систем буюу энэ төхөөрөмж маань хөвчлэн одоо үйлдвэрлэлийн орчинд идэвхтэй одоо хэрэгтэй байдаг. Тэгэхээр мэдээж үйлдвэрийн орчинд маш их тоосчтой байдаг учраас хэрэглэгчид ер нь бол энийг одоо хэрэглэх хандлагатай байдаг. Okay. Okay. Now the top card is for the qualification and the certification of our factory. За одоо та бүхэнд компанийнхаа баталгаажуулалт сертификатын талаар ярьж ярив. Okay, here is some ISO certificate and the CE certificate for our factory, but we just show a little. Here. Компанийнхаа товчхон одоо зарим одоо стандартуудыг танилцуулъя. Тэгээд та бүхэн зурнаас доорх стандартуудыг харж болно. Okay. Okay. The next patch 62. Here is our patents, and right now we already get over 386 patents, included 128 invitation patents. За бид нэр одоо манай компани одоогоор нийтдээ 386 патент эзэмшдэг. Үүнийг дагаад 128 шинээр одоо зохион бүтээсэн патентыг одоо эзэмшдэг юм байна. Okay, then the next top card is for the main achievement.
means the reference list in our factory. За манай компани одоо гол strategist. Okay, you can see from the page 66 to the 70. You can show the customer. Дараагийн өгсөлтүүдээс та бүхэн манай компани хэрэглэгчдийн чагсаалтыг харж болно. За эдгээр чагсаалтаас дан группийн одоо хэрэглэгчид гол хэрэглэгчид одоо харж болох нэ. Okay, so thanks for the listening. Then Mr. Sam will show you how to working with the SDS 350. Then we will see how it working. So thank you for the listening. За presentation анхаалаад үзсэн та бүхэндээ баярлалаа. Green Chemistry химийн хөгжлийг Монголд